Сарын 15 тэгээд цаг одоо 10 болсон байна. Тэгээ бүтэн сайн өдөр юу байна. За хаа өглөөнийхөө цагаа би үе помидор арилгадаг байгаа шүү. Ийм помидор арилгагч Маахан помидор арилгаж идэнэ. явж захтаа авч ийсэн. Үнээр гоё ам. Шал өөр амттай болдсон шүү манайхаа. Тестлээд үзээрэй энэ помидор арилгаж. Ундаг шараа тавь. Ундаг шараа. Авокадо. Талхавсан. Лилээс талхаа. Хөлдөөгөө. Тэгээд ийм тоустн дотор. Чи намайг юу үзэж байгааг харуулаач. За тоустн дотор энэ талхаа хийгээд. Яа бэб. Монгол бүх тэгээд ойлгож байна. Ойлгохгүй. Талааны эгоскопууд хэлээд. Тэгээ юу гайхуулаад ингэ яваад. Ва, jag visste inte. Men hör inte du? Nej. Åh, chi. Va? Гайхуул. Vänta. Монгол улсын жаргал баяраа. Тэгээ гайхуулаа ингэ яваад идэв юм те. Тийш тийм. Тэгж ойлгохгүй. Тэгээ тавчгаа харуултаа. Окей. Ва? Нэр Монгол бүхний тавч гэсэн юм шүү дээ. Цаг одоо 11:46 болсон байна. Тэгээ анх ажиллаа явцгаа одоо би ус мусанд ороод би сайн дүүрэн дээр ингээ маск тавьчлаа. Тэгээ би цагаа хэмнэ гээд ингээ хоёр төрлийн маск тавьчлаа. Би үнэн нь ерөөсөө ингээ хийж үзэж байгаагүй. Тэгээ энэ ахлаар жоохон хамран дээрээ тавихад хэрэгтэй болоо гэж бодоод жоохон scrub хийдэг нэг маскнууд идэв штэ ингээ юу scrubтэй. Тэгээ ингээ үргэлжлэр ингээ хамран зүрхэн болдог. Тэгээ энэ ахлаар зүгээр ингээ sheet mask хүрхчлээ. Тэгээ би өнөөдөр 3 цагаас өмнө гэртээ ирсэн байх хэвээр. Тэгээ өнөөдөр амарч байгаа болохоор жоохон юмнууд амжуулах хэрэгтэй. Тийм болохоор хэдүүлээ гяс гарцгаа би ус мусайтер хатагаа жоохон нүрээ бутаад тэгээ гарахаас өмнө би ороо ураана. Өнөөдөр өглөөнийхөө санийхаа аягийг угаагаад гарах хэвээр. Буцнуудаа янзлаа. Бит хоёр утахгүй нүхж. Тэгээд утахгүй ч гэсэн арай болоог байгаа нүхт. Тэгээ би ингээ бүх ингээ бокс мокснуудаа янзлаад тэгээд нүхтэй юмнуудаа яг хаана юу байгаагаа ингээ бэлтцэн. Тэгээ бас өмсгүй байгаа зар хувцснуудаа бүр ингээ бүтэн нэг боксын дотор байгаа. Тэгээд миний нэг гутлыг өчигдөр нэг хонхолтож авсан. Тэгээд өнөөдөр явуулна гэж бодоо. Тэгээ би бас нөгөө юуруугаа ороод дээр нөгөө нэг шалаарагч нь болохоор үгдэглээ. Нөгөө юм хадгалтай өрөөрөөгөө ороод trench coat-оо гаргаж ирээд тэгээд нөгөө нэг шимт ватанд өгөх хэрэгтэй байна. Хувц угаадаг хүнд авчиж өгөхгүй бол жоохон муухай болсон. Юурээсээ угааж аваагүй. Тэгээд одоо бас ингээ гоё нартаа болоод өнөөдөр амин муухай баруут өдөр л да. Тэгээд гоё ингээ нартаа болохоор trench coat гаргаж өмснө гэж бодсон. Тэгээд нэг гоё угаалгацсан, эндүтцэн, цэвэрхэн өмсвөл гоё. Өнөөдөр өглөөнөө бит хоёр хэнийг дооги тэгээд төвшөө хоёрын бичлэгийг үзээд энэ хуучин шорон байсан арал гэд үтсэн. Тэгээ энэ хоёр би догитой болохоор солонгос танилцлаа. Тэгээ төвшөө болохоор өмнө шивж танилцсан гэсэн. Тэгээ энэ хоёр ингээ гоё аялагчд болцсон. Тэгээ өглөө бит хоёр бахан бичлэгийг үзэж байгаа. Тэгээ одоо гэс гарыг да. За би гарахтаа бэлэн болсон байна. Төсмөсөө жоохон эмзэлчлээ. Нүрээ бас жоохон будчлаа. Тэгээ миний бодлоор гадаа жоохон сэрүүхэн байгаа. Гэхдээ дулаарсан юм чинь шууд энэ буталкин дээрээ би өчтөр юм хөргөн буталк авсан. Тэгээ буталкин дээрээ би шууд энэ халуун гүрт өмсөж гэж бодсон. Тэгвэл IKEA дээр орохлоор амар халуун байгаа гэдэг болохоор жоохон ингэ сул юм дээгүүрээ өмсөөд тэгээд би бас нөгөө нэг пост орж би хэллэг байлаа. Пост орж би зарсан готлоо явуулах хэрэгтэй. Тэгээ бас нэг буталк хүн захиалсан. Миний бодлоор нэг хүмүүс амар хүлээгээд идэм байлээ захиалсан юм аа. Тийм болохоор гяс тэрийг явуулчаад тэгээд гарцгаая. Би бас хаяхнуудаа бэлдсэн. Гэхдээ
Одоо арай хайж амжихгүй юм шиг энэ цагд болж байна. Цаг одоо 1 болох гэж байна. Хайж амжихгүй юм шиг. Гэхдээ би энд ингээд бинд хаях юмудаа энд ямар ч тач ингээд бэлдээд тавьсан байна. Энийг зүгээр ингээд хаях хэрэгтэй. Тэгээ энэ болохоор нөгөө нэг хуучин бэр маань. Тэгээ хууж ирсэн юм чинь хадгалаад ах хэрэггүй шууд хайсан дээр. Тэгээ энэ хоёрыг постоор явуулаад за манай second hand-д нэг хэрэглэхгүй аягнууд манайд байдаг. Тэрийг гяс явуулчих. Тэний хідэн амжилтлаа гэсэн үг. За гарыг. Гарч ийн энэ нөгөө нэг IKEA гинэ. Энэ нөгөө нэг хэрэглэхгүй бахан аяг 5 минут. Энийг гяс second hand төгөхгүй бол миний гар яг цусгүй болчлаа. За миний сонирхоод исэн дэрнүүд энэ юм шиг байна. Ergonomiske kuddar гэж бичсэн. Эндээс жоохон юм харж агаад сонголтоо хий. За цаг одоо удахгүй 5 болох гэж байна. Тэгээ би дөнгөж сая юундаа ороод йоганыхаа хичээлд ороод headstand хийдэг хичээлд. Окей, handstand хийдэг хичээлд ороод тэгээ бүр хөлсөө гаргаад гэртээ орж ирж байна. Тэгээд бодсноос амар хэцүү юм байна. Гарн дээрээ зогсох чинь баахан техник амар хэцүү санагдлаа. Тэгээ надад хамгийн амархан яг нөгөө нэг beginner тасгалнуудыг хийж харуулсан. Тэгээ би жоохон бичлэгээсэн. Гэхдээ та хэд харуулахгүй. Би өөрөө дараа нь гоё сайн сурж агаад харуулна. Бус юм та харуулж амжаагүй болохоор би одоо харуулъя гэж бодлоо. Тэгээд цаг одоо болохгүй 5 болох чинь би юм идэхгүй бол амар усчих. Өглөөрийнхөө танаас хойш бүр юу ч идэж амжаагүй. Завгаарсаар аваад. Тэгээ энэ IKEA-гийн нэг ганц дээр авсан. Яг тэгвэл анхаа би бол энэ хоёр шиг авах гэсэн чинь анхаа хатуу дэрэн дээр өмтөн гэдэг. Тэгээ би гайхаад хатуу дэрэн дээр одоо яаж бодох вэ? Чинь ингээд нуруу хүзүү мүзүү чинь ингээд амар хөшнээс хатуу юм дээр өмтгөө. Тэгээ би зато нэг дээр өөртөө ч гэсэн авчихгээд авчлаа. Зүгээр санагдаад байна. Амар хатуу зөөлөн биш. Тэгээ хэлбэр мэлбэртэл ордог. Би амар доошо ингээ орохгүй байгаад би яг мэдчихээн одоо энийг анхаа хамгийн их хэрэглэн надаас илүү хэрэглэн. Өө гэж хэлчихэ. За тэгээ IKEA-гаас би бас ийм нэг урт боштой авсан. Энийг болохоор би нөгөө нэг шилэн урт ганцхан нөгөө нэг паста, будаа хийдэг аюунуудаа ингээ гүнзгий ингэж угаахгүй бол гар ерөөсөө ордоггүй. Тэгээд IKEA-гийн химнэг удаагийн plastic bags дандаа хэрэгтэй болдог. Тэгээд би бас энийг би авсан. Тэгээ энэ болохоор өнөртэй ус биш. Ингэж roll хийдэг юм бэлээ. Тэгээд амар дажгүй санагдсан. Би өнөртэй ус ингээд амар ингээд цацаад ах дурггүй. Тэгээд зүгээр энэ хэсэгтээ ингээд гадуур модур дээр явж байхдаа зүгээр freshen up хийгээд дажгүй санагдсан. Нэг ийм Summer Fridays гээд lip gloss авсан. Нэг би өмнө нь юусэн тэгэлж үзэж байгаагүй. Тэгээд зүгээр TikTok дээр л амар харж байсан. Apply гэдэг юм гоё юм байна. Ийм гэлтгар гинэ. Нэг үдэлээ transparent юм. Юутай. Орол дээр амар гоё ингээд гүт юм. Clarins-ийн нөгөө нэг ийм бас уруулын өнгөлөгч чинь жоохон ингээ өсөрхөг штэ. Тэр бас ингээ гоё байдаг. Гэтэ энэ өнөр амар гоё юм. Зүгээр л ингийн lip gloss. Гэтэ энэ жоохон үнэтэй юм лээ. Би манайхан цаг одоо 8 болсон байна. Тэгээ би одоо буцаад гэрлүүгээ явж байна. Аав ээжээсээ гараад тэгээ би сая замдаа метрополингээрээ дэлгүүр ороод өмдөг авчлаа. Жоохон ууттай. Тэгээ хүнсний юм авчлаа. Цэвэрлэж хатаад байгаа. Талах өндөг авч
авчлаа. Энэ үгээс жоохон ингэ төвөөс гарахлаарэ ингээд хоолны үнэн ч гэсэн хүнсний үнэн ч гэсэн ингэ жоохон багасчдаг. Тэгээ бид хоёр өндөг амир хийдтэй. Тэгсэн чинь өндөг бүр 10 короны, бараг 20 короны ялгаатай. Тэгээ өндөг авчлаа. Тэгээ одоо анхаа бас гэртээ ирж байна гинэ. Хай. Цаг одоо оройн 8 болох гэж байна. Тэгээ би дөнгөж цаг ажилласаа ороод ирсэн байж гин. Дөнгөж ажилласаа орж ирээд тэгээд өнөөдөр ерөөсөө бичлэг хийсэнгөө. Уус ажилтаа болохоор бичлэг ерөөсөө ямар бичлэг юу бичих юм мэдгүй. Тэгээд сая замаараа би юу ороод Alliance гэдэг нөгөө нэг дэлгүүрээд өгөхгүй. Тийш нэ ороод тэгээ би ийм Ordinary-гийн ийм serum авчлаа. Энэ болохоор Hyaluronic acid serum. Тэгээ би сүүлийн үед нүүрэн дээр ерөөсөө их ингээд илүү дотор төрөхгүй байгаа. Тэгсэн чинь миний арьс ингээд зүгээр байгаад байгаа. Тэрнээс ер нь бол ингээд амар их юм гарч марчдаг арьстай байхгүй юу? Тэгээд сайн чийгшрүүлээ зүгээр нэг төрлийн тус түрхэд байгаа. Тэгээ миний нэг serum дуусч байгаа болохоор би ийм чийгшрүүлдэг Hyaluronic acid-тай юм serum авчлаа. Тэгээ энийг би өмнө нь нэг удаа хэрэглэжсэн байгаа. Тэгтээ эзээ хэрэглэжсэн нь санахгүй байна. Жон өглөө амраа гатгая. Тэгээд нэг бол хоолоо хийн эсвэл суши авчирч чадвал суши идцгээ. Тэгээ өчигдөр нэрээ бит хоёр Love is Blind үтсээр агаад унтсан. Тэгээ нэг 2-3 анги үтсэн баха бараг. Хава jättegott. Vi saltgurka avsang. Jag kan tänka en slut historia. Varsin present samma dag. Ой. Okej. Юу дээ хандаа? Хардаад байгаа юм шүү. Tänkte du? Хардаж болох юм уу? Nee, 10 чи 2 хүн зэрэг бэлэн өгчлөө гэдэг шүү. Гэ болох юм уу? 2 хүндээ уулзсан шүү. Dåligt för att så här. Nej men Så blev jag väldigt tom. Ja, och precis, jag har förstått att det inte var någonting bra. зөвхөн өөрөө бэлэг авсан гэж бодсон юм байна л да. Vill du be om ursäkt för det här liksom? Eller känner du att... Ой. Ska va? Jag kan absolut be om ursäkt för att Jag sonig. du kände som det blev. För det var ju inte riktigt min tanke direkt. Nej. Men jag får väl... Öglönen mitt. Миний хоолой шөнө өвдсөн байна. Талан дарсан чи дэлцэн. Ингээд шүлсээ дэлгэж чадахгүй. Шөнгийн таймер өгдөө. Одоо би утгагүй интервьюнд орж байна. Аккаунт чи. Аргасан. Greek yogurt. Жохон банантай байдаг гэж. Өчигдөр би жоохон таарсан юм шиг байна. Ажил дээр жоохон таараад. Тэгээд хоолой өвдсөн юм шиг байна. Шүн бүр амар өвдсөн. Ягаад хамаг юм шүн өвддөг. Тараад болоо нэг. Би татлага эхлэн. Хоолойгоо идэхгүй боллоо. Би тэгээд лаймтай халуун бүлээ усууж талаа юм шахаад. Анаа түрээгүй амар удаж ийн уулнал. Миний хоололтогтой амар удаж идэг хоолооноос олж халуурдаг. Гээ цоглоныхоо цахаа улаа. Чамаа болзоонд яваад энэ зүгсэн шүү. Баахан охтодтой болчихсон. Наашаа цаашаа яваад болцоцсон. Би дараа нь мэдсэн. Олон хүмүүстэй болцоод байгаа юм гэдэг.
Мэдтэй ойлгохгүй. Тэ би сэрэттэй. Хаашаа. Скосан санахгүй. Хоёр жоохон гадуур явчих. Ахаа шопинг хийгээд. Хоёр жоохон гадуур яваад. Тэгээд энэ Мария Торт дээр ирсэн байна. Тэгээд нэг одоо Broadway Songs гэдэг дэлгүүр орчих чинь. Чи шалдан юм харуулах. Nee. Wie war denn? Бэж малгай өмс. Nee, babe. Хавар боллоо шүү хүүхнүүдээ. Хайр дагуулж хаврын өөлрөл ирвүү. Ндоо. Би гэртээ хүрээд ирсэн байна. Тэгээ би сая баха хувцас удаж агаад анхаад баха хувц захиалчлаа. Зараагаас нэг хэдэн хувцнууд харж агаад TikTok ухаж агаад нэг хэдэм захиалсан. Тэгэхгүй бол ямар ч өмсөх хувцас ахгүй. Тэгээд дэлгүүрээр ингээ шопинг дээр хийхлээр дэлгүүрээр ингээ явхлаар хайтаахан юмнууд юусоо харагдахгүй. Тэгээд угаасаа онлайнаар юм үзээд ингээ харчихлаар илүү амархан байдаг. Гэтэ анхаа онлайн шопинг ерөөсөө хийдэггүй, хийж мэддэггүй болохоор би сая баха юмнууд захиалчлаа. Тэгээ хоёр дахь өдөр ирнэ гэж байна. Тэгээд ирэхлээр өмсөж үзүүлнэ. Тэгээ камераар бас влог хийнэ гэж бодож байна. Тэгээ би бас интернетээс ийм нэг Leopard юу захиалсан байхгүй. Гэтэ Selfie гэдэг нэг second hand юмнууд зардаг дэлгүүрээс онлайн шопоос би ийм Leopard өмд захиалсан. Энэ бол ингээд амар гоё. Надад таалагдсан. Тэгсэн чинь арьсмаар нь багтцсан. Тэгээд хүний өмсөжсэн ингээд цэвэрхэн өмд баггүй юу. Гэхдээ угааж муусан болохоор бас арьсмаар нь багассан гэж магадгүй юм бодлоо. Гэхдээ энэ надад харамсалтай таарсангүй. Гэхдээ би яг энэний нөгөө нэг евро н ороод зардаг газар руу ороод өөрийнхөө сайзыг захиалсан. Тэгээ маргааш нөгөөдрөөс ирнэ гэж бодож байна. Тэгээд би одоо юу болоо? Одоо би жоохон оройны мини влог хийх юм гэж бодсон. Тэгэхгүй бол би Instagram дээр ерөөсөө жижигэн бичлэгнүүд хийгээгүй амар утцсан. Тэгээд миний дагагч чиг амар багасаад байлээ. Хүмүүс ингээд active байхгүй болохоор хүмүүс unfollow дараад тийм байлээ. Тэгээд би жоохон active ингээд Instagram өмнө нь ингээд гоё хөтэлтэй гэсэн шигээ хөтлөе гэж бодож байна. Угсаа амар хүсэж байгаа гэхдээ ингээд зав байхгүй байгаа болохоор ерөөсөө яг цагаа гаргаж хийхгүй байгаа. Би кофе шоп орж жоохон компьютертэй сууж байгаа. Тэгээ буцаж гэртээ орж ирээд энэ өглөө бит хоёр шийд анхаа хувцснуудаа угаацсан, хатаацсан. Тэгээ ихвэг байгаа. Тэгээ би ихвэж янзлаа. Тэгээ бас оройныхоо хоолыг хийж идэнэ. Өнөөдөр ямар хоол хийхээ сайн мэдэхгүй. Гэхдээ хөргөчөө цэвэрлээд юмнуудаа сайн угааж цэвэрлээд тэгээд хөргөчнийхөө хүнсийг харж аваад нэг хоол ямар ч тач өнөөдөр хийн. Тэгээ би энэ влогоо одоо ингээд дуусгахыг гэж бодлоо. Тэгээд дараагийн влогоор захиалсан юмнуудаа өмсөж тэр үзэж мүзээд тэгээд ингээд өршлүүлээд гоё влог хийнэ. Anyways, за тэгээ энэ влогийг үзсэн зөндөх баярлалаа. Тэгээд дараагийн влогоор уулзцгаая.